Би хонглоор доошролсоор нэгэн лабиринтэд орчихов. Хаана байгаагаа ухаарахад ч хэцүү, юу ч ойлгохгүй байлаа. Зөвхөн доошоо нисээл байгаагаа л мэдэрч байсан. Дараа нь ямар нэг төсөөлхийн аргагүй аимшигтай гисгэн шийдэх газар ирчих шиг санагдлаа. Би тэнд жижигхэн хүнэнцрүүдийг олж харлаа. Тэр лабиринтэд зэрэмдэг хүмүүс шиг гимжилсэн байсан. Тэд усны тэрэг шиг юм чирээд ямар нэг аимшигтай шингэн зүйл тавиулж байлаа. Үүний зэрэгцээ орилон гашгараа тасралтгүй сонсогдож жихүүд сүлж байв. Үнэр танар гэж ихтэйхэн муухай утаан униартай байлаа. Тэгтэл миний өмнө нэг хан гарч ирв. Зах хязгааргүй мэт асар том байсан. Хан нь тунгалаг бөгөөд нягт байгааг нь би тэмтэрч үзээд мэдлээ. Ханнаас халуун төөнөж байв. Би ойртож харахыг хичээв. Цаана нь бөөн цусан далай, түүний дотор гар, хөл, толгой гидснүүд яг амьд юм шиг хөдөлж байлаа. Орилон гашгараа нь төвчгэд бэрх байв. Одоо хүртэл чихэнд минь сонсогдож байна. Үүнийг би мартаж чаддгүймаа. Мартахч боломжгүй. Би яаж юу болоод байна гэж өөрөөсөө асуулаа. Юу хараад байна? Юу вэ? Бас уулан дээгүүр нэг амар амьтан нисэж байв. Гэтэл тэр уул нь баахан хүүхдийн гар, хөл, бие цогцснуудыг овоолж бүтсэн уул байлаа. Би юу харж байгаа? Энэ юу вэ? Хаана юм байдгийг болоо? Юу вэ гэж өөрөөсөө дахин асуув. Гэтэл хажуунаас нэг их танил дотн намайг хайрладаг нэг хүн. Энэ чиний нүгэл гэлээ. Тэр үед нүгэл гэдэг ойлголт надад байхгүй байсан. Яахав нүгэл гэж сонсож байсан л та. Гэхдээ миний нүгэл гэж юу? Би нүгэлгүй. Яхаараа би нүгэлтэй байдгийг. Тэгтэл нөгөө хоолой. Энэ чиний аборт хийлгсэн нүгэл гэлээ. Абортоо? Тийм, аборт хийлгсэн. Аборт хийлгэх нүгэл гэж би мэдээгүй байсан юм аа. Дараа нь тэр овуулсан хүүхдийн цогцнууд дотроос нэгэн хүүхэд үүсэж би болов. Тэр хүүхдийг урд нь би хараагүй. Би 3 хүүхэдтэй л дээ. Гэхдээ тэр хүүхэд минийх байсан. Над чиг нүдтэй, над чиг үстэй байсан. Тэр гизэн минь бүрлдэж хөл гар нь ургаж өсөж байсныг би саналаа. Тэр хүүхэд намайг харангуйтаа наашаа гараа сунгаад ээжээ гэж гашгирсан. Ээж бүхнийг чадна, ээж надад туслана гэж тэр итгэж найдаж байв. Гэнт миний эхийн зүүн совин сэрж тэр хүүхдийг маш их хайрлсан юм аа. Тэнд байсан хүүхэд бол миний абортонд орж хөнөөсөн хүүхэд гэдгийг би ойлголоо. Гэтэл нөгөө амар шуу нисж ирээд хүүхдийг минь хошуугаараа зуугаад нүдэн дээр минь урж тасалсаар идчихлээ. Тэгээд энэ явдал үргэлж давтагдаад байв. Урсны дараа хүүхэд дахин наалдаж бүтэн болно. Тэр амьтанд дахин урна. Хүүхэд маань ээжээ гэж орилж байлаа. Бурхан минь өршөөгөөч гэж би бас орилж байсан. Хүүхэд маань над руу гараа сунгав. Гэвч хан ягч байсан бол би түүнийг татаж чадсангүй. Зүрх маань шимшрэн урагдаж байх шиг санагдав. Яг л тэр хүүхдийг урж байсан шиг. Бурхан минь хүүхдийг минь гаргаж туслаач гэж орлоо. Гэтэл хажуугаас тусланаа. Харин чи надад туслаарай гэв. Би яаж? Одоо дэлхий рүү буц. Тэгээд энэ дарсныгаа олон хүнд яриарай гэв. Тэгээ би цугааранд нь ярина. Зөвхөн хүүхдийг минь эндээс суллаад өгөөч.